За чанарын хяналтын ерөнхийдөө дутагдaltaй талууд нь. За нэгдүгээр болохоор бетоны чанарын хяналт хийгдээгүй гэж үзсэн байгаа. За энэ нь болохоор цутгасан бетон бүрэн бэхжсэн хэсгийг шалгах туршилт ерөөсөө хийгдээгүй. За жишээ нь ямар туршилт хийх ёстой байсан бэ гэвэл шахалтын бат бэхээ бүрэн авсан хэсэг туршилт бас зайлшгүй хийх ёстой байсан ч энийг ерөөсөө хийгээгүй. За хийгээгүйгээр зүгээр шууд бетон 12-оос 24 цагийн дотор хангалттай бат бэх болно гэж таамагаар дүгнээд дараагийн шатны тавцанг түүн дээр тулж тогтоосон байна. За хоёрт нь болохоор материал ба хэвний чанар. За тавцан тулгуур эдгээрийн ган холболтууд болон бат бөх чанарыг лабораторийн шалгалтанд ерөөсөө оруулаагүй. За энэ болохоор хуучин хэрэглэж байсан хэрэглэнээс өрн хасагдсан хэв шинэлийг ашиглаж хийсэн гэж үзэж байгаа. За инженерийн хяналт ерөнхийдөө маш дутмаг байсан энэ барилга дээр. За яагаад жишээ нь ажлын талбай дээр туршлагатай талбай инженер ерөөсөө байгаагүй. За мөн хяналтын инженерийн үүргийг дотоод тухайн гүйцэтгэж байсан компани талын өөрийн дотоод ажилтнан гүйцэтгэж байсан гэж тогтоогдсон. За инхээр ерөнхийдөө тус барилга нь хяналтын инженерүүгээр ерөнхийдөө ингээ хараад бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж хэлж болно. За аюулгүй ажиллагааны хяналтын дутагдал. За энэ барилга нь бас ерөнхийдөө аюулгүй ажиллагаа нэлээд дутмаг байсан юм байлээ. За энэ дээр болохоор ажилчдын аюулгүй байдлын зааварчилгаа ерөөсөө байхгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа ерөөсөө өгдөггүй байсан гэсэн. За ослын өмнөх өдөр тавцангийн тулгуур хэсэгт ам цав гарч байсан ч энэ дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Үргэлжлүүлээд ажил ингээд явсан гэж үзэж байгаа. Энэ болохоор яг ослын яг өмнөх өдөр нь энэ ам цав гарч эхэлсэн ч тэрийн зүгээр ингээд тоохгүй өргөцсөн гэж байлээ. За хамгаалтын бүс, за олос гэх мэт энэ хамгаалтын тоног төхөөрөмж, хувцас зэргийг ерөөсөө хэрэглээгүй. Ерөнхийдөө ингээл зээл гэж үзэж байгаа. За нэгдээ иймэрхүү хяналт тал дээр дутагдaltaй талууд байсан. За анхаарал тавьсан юм л.